Хүүгээ сайн явахт нь эл магтаадал, сар явахт нь дотроо зэмлээдэл, муухай байхад нь сайхан гэж хэлээдэл. Гүй би ч ерэн сайн дурын баатар болдоо хөөрхий. Ээжээ! Ээж! Йоо явж ирлээ. Йоо. Бүр ам цангаа сум ороод ирлээ ээжээ. Гадаа чи ёстой ногоо гаслан халуун байж дээ ээжээ. Ямар амир халуун. Бараг ногоо өөрөө гасалж чадгааргүй халуун байна. Яа бацаар байна. Ямар халуун байна ээжээ. Алуу нэг цай гэх ёо. Хүүтэн биз дээ ээжээ. Хүүтэн хүүтэн. Нөгөө ээж суман дээр шинэ кино ирсэн гинэ. Чиний тоглосон кино ирсэн байна гэж сумынхан тэгээд хүүхдүүд. Ямар кино гэсэн чинь Мичин гаргийн бослог кино. Би мичтэй тийм адилах юм уу? Яадаг хар манднууд миний муу хүүхд ааглаж байгаа. Шоолж өгөхгүй намайг гэж тийм ээ. Тэгж байна. Харин тэгжлөө нэ би нөгөө отгон дунгалыг харж байгаа гэрлээ ээж. Нөгөө тийч нөө ган зөр хот руу явахдаа сайн харж байгаа гэдээ надад загтсан шүү дээ. Хин нэг нь эргүүлээд аваа суучихгүй чи сайн харж яа гэсэн одоо нөгөө тийм сайн нэг бүжгэнд яваад орлоо. Тэгээ одоо тэгээд хүнд чи бас нэг цайны цаг байна үсттэй ээж. Цайнд орё доо бас энэ чаа. Ивэдэ миний хөө ерөн сурагдуулахна энэ хот хүрээ явсан хүүхдүүд буцаж ирдэггүй болоо. Ирнэ ган зөрг над хэлжээс нутгийн хүүхдүүд би энд ам өгсөн бол хэлэлтэд хүрдэг байхгүй ээж. Цаадах чи ирнэ заяа. Ирнэ гээд харин ээж нөгөө отгон дунгалын сая байхгүйд нь энэ алтан гэрэл эргүүлээд байгаа юм сумын ачаа. За. Эргүүлээд байгаа байхгүй юу? Базараа миний хүү тэр алтан гэрлээс хол явдаг юм шүү. Алтан гэрлээс айн гэж байхгүй. Ээж гутга байна уу? Гү чи чинь хутгаар яах нь вэ? Мах хэдий. Йоо хүн айлгаа хайждаг нь яадаг хүүхэд вэ чинь. Алтан гэрлийг ярьжсна гинт хутга яриад унахаар ижин муу юм бодлоо. Мах хэдчих яахгүй юу гэж тийм ууга. Ээж би ер нь жоо сүртэй яриад ийн үгүй юу? Тэгэхгүй яадаг юм бэ миний хүү. Харин манай сумын намайг тэгдэг чи их сүртэй ярьдаг гэдэг. Би зүгээр би ярьж байгаа л юм шүү дээ. Тийм биз дээ ээж. Энд чи ярьдаг л юм чи. Яаж намдуу яг ээж тэгтээ сүртэй чанга ярьдаг хүн чи заяа өөртөө итгэлтэй өвчин зовлонгүй ийм хүний чи өөртөө өөр төлөөсгүй чи чанга ярьдаг байхгүй юу? Өөртөө итгэлгүй өвчин зовлонтой сул дорой тийм хүмүүс чи намдуу яриад байдаг байхгүй юу? Тэгээ би ээж чанга ярьдаг байхгүй хамаагүй үстэй ээж. Миний хүү тэгтээ жоохон айдуу ярьж. Харин чанга яриад гинөө. Айдуу яар. Харин бүгд тэгээд байгаамаа. Бас тэгээд байгаа. Одоо ээж. Миний хүү. Готуугаа яагаа вэ? Өчтөр гэртээ. Яманы батныхан. 80 насныхаа ойн баярыг хийсэн гэсэн. Гүй чи чинь одоо ямар юм яриад унваа. Хүн 80 насны ойн баярыг хийж хахад ийм муухай гунигтай хилээд тахтай яа. Та ч өөрөө намайг намдуу яар гэв үстэй намдуу ярьж. За тэр яг цэцгээ эгч. Нөхөртөөгөө хэрэлдээд гэрээсээ олс авч гараад үхрийн сараанда оронгуутлаа бирууга амир оруулсан гэсэн. Гүй одоо бас ямар юм яриад унваа. Нэг мө бируу оруулалтын төлөө ингэж яриад тахтай яах вэ? Үгүй яаж ярих юм бэ? Ямар гизүү юм бэ? Намдуу ярьлах энэ чангал түл өөр ярьдгаараа л ярий. Тэр яг баяраа ах зүрх нь хаагдаад бүр нам газар дээр үхсэн гэсэн. Бурхан минь. Миний хүүгийн ярьж байгаа гэдэг нэрээ. Яаж ярих юм бэ? Тоглосон яаж ярих юм? Миний хүү юмны учрыг жоохон олоо. Ойлгохгүй юу? Ээжийн хүү нөгөө мө дорж ахыгаа мэднэ. Дорж ахыг чинь дунд хүү чамтай ойролцоо юм байх өөрхий. Тэгсэн тэр муу хүн хот орсон юм байх уу? Ивэдэ. Тэгсэн хотод очингуутаал ястой нэрээ. Их сургууль тэнцсэн юм байх уу? Йоо ямар амир. Йоо яатсан бол гэж бодогдлоо шүү чи. Ямар амир ярьд юм бэ та чинь? Чи өөрөө ингэж яриад хүн айлгаад байгаа юм зү. За ойлголоо. Нэг л юм ойлголоо. Хагцлыг л ээж гунигтэй ярих юм байна шүү дээ. Үгүй яадаг юм бэ? Ээж тэр яг уу мод сэдв бах юм. За. 3 настай охин. Яг бацар байна. Өчтөр дайхаа үргээгээс үснээсээ хагцсан гэсэн. Одоо бас ямар юм яриад унав та чи чинь. Айлын хүүхэд дайгныхаа баярыг хийж яхад ямар үхэл хагцал болоо юу? Ээж тэр үсэн тасраад унжин эргэж нийлэхгүй үснээс хагцал биш юм уу? Ямар хагцал байдгийн чинь. Гүй нэр хүн айлгаад идэх юм. Яас хэцүү юм бэ? Та өөрөө намайг сургуулиас дэмий гаргасан шүү дээ. Юмны наацаад учрыг олохгүй ингээд бүдлээ яваад шүү дээ. За ойлголоо. Ер нь ойлголоо. Миний хүү сайн байна. Ээж нь хүүдээ бас нэг хэд гурын хэлмээр байна. Миний хүү ч надаа 90 цент хүрлээ. Одоо хүн хартаа эртгэн шиг суу. Тэгвэл мөө ээж нь санаа амар бурхны орондоо очоод нэг 50 шиг нэг анимаа. Юу гэсэн үг юм? Юу гэсэн үг? Би хүнтэй суугаа та бурхны оронд явна гэдэг чи юу гэсэн үг юм? Тэгэхгүй яа. Юу ч муу ярта бол ястаа тэрний оронд ээжтэйгээ өсөө хайшаа одоо ингээд би энэ турмаа ээжэд ээж тэнд нүд анжаадаг ирсэн ч очт аль руу норгоо мэдэхгүй зогсоо тэгээд чи айгүй муухай ахгүй чи ээж. Би яаж баярлцах вэ? Ээж нөгөөгөрт нүд анжаадаг за боли ястаа боли. Ястаа тэрний оронд ээждэг тэр байдгүй ээж дорж явцаа ээж нь бурхан болсон шүү дээ. Тэгэхэд дараа жил нь ихнэр нь төрсөн. Тэгэхэд ийм жоох юм өвөр дээрээ тавьсан. Ээж нь надад ирсэн гэд онгороод хөөрөөд байгаа шүү дээ ээж. Ээж нь ийм жижигхэн болгочоод би бол чадахгүй боли. Ийм жижиг одоо тэрнтэй тэгээд цагаан сараар золгож явах юм гинэ. За боли.
Тэрний орбоо ээжтэйгээ бас намаагүй дээр болчих. Ивэ тэ мөхөрхи ээжийнхэн сүнс нь батарч ирсэн юм байлгүй. Ээж. За ээж. Гам зураг надад готоос малгай явуулсан да цаадах чи аа. Яста янцтай ээж. Отоос явуулсан 100 цагт. Миний найз өмсч гангараа ээж энэ хотод модонд орсон юм шиг үү. Хойд л байхгүй малгай ээж аа. Ар тал нь байхгүй. Хойд тал нь байхгүй. Хойд л байхгүй ээж. Аюу ээжтэй өгдөө. Агаар ингээд хойгоор сийгээ явдаг юм шиг байна. Хөөрхий дөө нуглаад хэлсэн байх чинь ээж. Өөч би хойно урдаа зурагтай гэж ойлгоод байсан чи. Ийм нугалцсан аа. Яана сумынханд хотод ийм малгай модонд орсон гэж нөгөө чи малгайгаа ажиллаад эхэлсэн шүү дээ одоо. Одоо яа. Зодуулна одоо яана одоо. За ээж бурхны өмнө тавьчих үү. За чигийн ээж нь тавь. Цаадах чи явуулсан надад. Ээж нэг юм асууя. Цэцгээл тэгээд ах юм. Эмэгтэй үжи ээж бас нэг хүүхд гарахгүй ингээд удахаараа бас оройтч тийм үү? Тэгэхгүй яа би оройтно. Би бас оройтой л байгаа шүү. Харин тэгжээ шүү. Цэцгээс тэгжээ энэ отгон тунгалаг одоо энэ ганц зургийг хүлээс хараад оройчихгүй дээ гэж тэгээд би надад нэг мэрэгэн санаа өнөөч. Мэрэгэн юу аах вэ? Зүгээр хүний бодгол бодол. Ээж ганц зургийг ирэхгүй ингээд удаад байвал би эртэн отгон тунгалагны 3 хүүхдээ болгоч яж байгаа юм уу? Амар шүү хүүхдүүдийн өсгөөл эргэтэн найздаа маа. Би л амьдрал аав маа. Цаг очиж байгаа байхгүй ээжээ. Хүүхд өсөхгүй. Мал сүргэн өсчин. Гэрэн бэлтчин аа. Маа гэж амар ихгүй юу? Хөө өрөө энэний одоо ярьж байгаагээ бас ямар юм сэтэд унаа чи чинь. Яаж тийм юм байж болдгийг ин чинь. Хоёр найз болохгүй юу? Болохгүй. Тэгвэл шөнжин дэми юм бодож нойргүй онсон байж тээ. Шал дэми юм бодож нойргүй хонж идэв чи зүгээр. За, ээж явлаа. За. Одоо аюул нөгөө бүжиг дуусаа цаадах чинь гараа хүн амт эргүүлчих магадгүй. Миний ээж. Миний мө бурхан шиг ээж шүү дээ. Ээж. Суман дээр итэднийг багш лекц уншсан гэрээ. Тэгс тэр багш хэлсэн баг гэж байгаа яра. Одоо бурхан гэдэг чинь зав танаа гэрт байгаа ээж чиний амьд бурхан шүү гэж хэлсэн аа. Бацар бай. Очоод хэлсэн байхгүй юу? Бацар. Тэгэхээр та бол миний амьд бурхан ээж. Хүн зав бурхан руугаа нуруугаа харуулж гаргадаггүй шүү дээ. Тэрнтэй адилхан би одоо хизээч тань руу нуруугаа харуулахгүй дандаа ээж руу ингэж явна. Ингэж гараа сайхан ингэж. Морин дээрээ гараа сүүлийн өрөөд ухраа явчих гээд. Иви миний мэж. Яста намайг өсөх гэж ааваас хойш нэр амьдралыг толгой дээр үүрэл намайг тээж төрүүлээд хөлд оруулаад хөөрхи хоол унд хийгээл орон шоронд би орчихгоо солиороо тэрний оронд би зүгээр үхсэн мэн дээр ээжээ. Тэнгэр минь ингэж амьд явснаас би үхсэн дээ. Йоо ямар амар юм бэ ээжээ тачид. Яг шарил дээр ирсэн юм шиг ямар амар юм бэ. За явлаа ээжээ. Чи өөрөө ингэж муухай тоглоод байгаа үстэй. За хүн явлаа миний ээж. За. Нуруугаа харуулахгүй ээж рүүгээ. Яна сум болтол ингэж явахаар толгой ирэх үү дээ. За явлаа ээж. За миний хүү болгоомжтой явдаг юм шүү. Шинэ оноо инээж ухтаарай. Шинэ ондоо инээж жаргаарай. Оны онцлог инээд 12 сарын 29-нд ганцхан удаа суудлын тоо хязгаартай. 2019 оны 12 дугаар сарын 29-нд Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд шинэ үе продакшн. Оны онцлог инээд ганцхан удаа. 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 Асуулбарыг хийх гэмнээс дахиадаа даваарай. Ёо бүр ядарчихсан. Үгүй боё хацсан. Оо за боёч намайг энэ тэдээс тагнаал дурандаад байж байгаа хөө. Тийм байж мэдээ. Огийгч би нэг юм бодлоо. За. Та манай ганцаахтай хурмын ээж юм бол миний бэрэгч болно гэсэн үг те? Тэгин штэ угаасаа. Тэр яг би танаас юм асуух гээд. За. Та яагаад өдөр болгоны сумын клубд очиод бүжиглээ зогсож идэг болцсон? Үгүй ганцаах чи хот явсан штэ. Тэгээ хотод очиод бааранд орсон чи хотын баарны охтод амар гой бүжиглээл. Тэгээ над дээр ирсэн чи би ямар нэг үлбис юм ингээ бэжэлтэй штэ. Тийм штэ. Тэгээ би бүжиг сураад байгаа байхгүй юу? Тэгээ би ганцаагаа хотоос ирэхдээ би шууд бүжгээр ухтана гэж бодож байгаа. Бүжиглээ тогтно. Хотод нэг бүжиг модонд орч. Ямар? Тэгэхээр би тэрээс сурцсан. Хотоос ирж байгаа юм чи шууд тэр бүжгийг бүжиглээл ганцаагаа ухтана. Айгу амарх юм даа. Ингээ зогсож байгаа шууд хара наша ийм бүжиг модонд орсон. Тэгтээ гой бүжиг биш. Тэг ганцаагаа би эрэнгүүд шууд энэ бүжгээр ухтаж аваа. Ооги хайчдаг юм бэ? Яасан бэ? Тэг клубээс явсан бол тэр хүмүүс хэлчих болно шүү дээ. Алга болчих юм. Шороо морон дээр би явлаа гэж биччихэл би хүнээр уншуулж штэ тэр чи. За. Алга болчих юм. Санаа зовоогод. Сайн баха. Агаас чи сургүй нөө? Харин байдгүй. За наана өөч хоёр. Оги! Би ба цаашаа. Сумын ачаа алтан гэрч цаашаа. Санаа өөч.
За сайн ооги. Яа. Бүх юм сайхан дэвэд яваач. Чамд явна мат би ооги дуулцсан. Уулзмааргүй байна. Чи хоошоо гэж юу? Олдмааргүй байна. Яа томроод байгаа мó? Жижигэрч байна. Яа хоошоо гэж. Олдмааргүй байна. Хүү чи бүр зодхны хөөе. Зодуулъя. Ёой. Ооги энд хэлтэй. Үгүй надад уулзсанд боёгоос зөвшөөрөл авд юм аа. Зөвшөөрөл аваа. Зөвшөөрөл авнаа. Бурхан минь яана. Хөөш нэг нутаг усны хүмүүсээ хоорондоо зодтолтод яваа. За. Хоёулын сайхан барилдчих юм уу? Хамаагүй штэ. Барилдал. Барилдал л та хамаагүй. Энэ одоо натаа барилдах. Тэгвэл нэг юм дохрий заяа. Юу дохихгүй? Хэрвээ чи унуул заяа. За. Отгон дунгаас холдчихороо заяа. Хэрвээ би унуул та хоёроос холдчих. За ооги сонссон биз дээ. Хүүшээ. Энэ одоо натаа барилдах. Бооч ийм бүрий тавиад тахтай яах вэ? Наашра. Би угаасаа унаа штэ боё. Хүүшээ. Яна апик гэртээ бодож хүү атгаштэй. Амрахгүй. Бач. Амрахгүй. Ууса забуу тасан. Асан бистэ. Хөөе. Уусан шүү заяа. Амраа тэгээд чи яах гэдэг юм бэ? Уусан за. Хөө ингэж барилдах юм уу? Барилдсан михээсээ заяа. Михээсээ ямар мих өгдөг юм? Нойтаа муу гэдэг мих заяа. Заяа. Хөө замөр онгоолгоч юм байл та. Уусан шүү заяа. За яв дараа таарна мó бацаа минь хоёлаа заяа. Уусан шүү чи за. Уусан шүү. Хүүшээ боё. Чи ямар мундаг юм бэ? Чи бүхнийг унгачлаа штэ. За бол наад чи намайг дүүгэрдэж михийх гэдсэн байхгүй юу? Хүй чи ямар михээс гэсэн бэ? Тэр хүний 13 дахь мих нойтаа муу гэдэг мих. Чи За энэ аатата би бол бөхтөө энэ үнд бол аа. Ооги баяртай мэдээ. Чи яах гээд байгаа бэ хоош? Яа боё. Боё. Оо хөөрхий 100 дацнаас ялгаагүй ч. Яах гээд байгаа бэ? Баяртай мэдээ дуулах гэдэг чинь. Юу юм? Ганцаа Улаанбаатараас ирсэн бэ. Одоо чам дээр ирж ирээ ооги. Ганц өргөө. ямар гоё юм бэ? Ясаа гоё. За баярлаа та. Зүгээр. Би чамд буруугаар ойлгоо яваад байсан байж тээ. Яалаа гэжтэй. Хүүшээ ганцаа ирсэн гэж шин. Хүй чи тасаад үйж заяа. Бид хоёргаас гэрээр орчоод гараад ирээ заяа. Ямар гоё. Үгүй аавтай хэл. За. За миний мөн найз. Оо яа ирж штэ. Йоо яа. Боё. Миний найз. Йоо. Яа гоё юм бэ? Засаа нөө. Йоо амар эс уцаа. Яа, эсвэс гэдэг бас үг сурцсан. За миний найз бол яг хэвэндээ байна уу? Хэвэндээ чи. Үш. Аав дээр очсонгүй найз дээр гүүгэл ирлээ шүү. Тэгэн штэ. Би ч гэсэн тэгэн штэ. Тэгнэ үстэй. Тэгдэггүй яа тийм найзууд. Яа. За ганцоо. Яасан. Нөө отгон дунгадгаа хүлээж. Йоо тэрий чи бүр араас нь дагаад бүр сумынхан дор 5 мөнгө олцоо зодуулсан байли. За одоохон би чамд хүн танилцуулъя. За Ганаш. ямар Болцсон. За танилц. Манай найз өхөө. Сайн байна уу? юу гэж юм бэ? Найз өхөө. Биш ганцоо. Яасан. Чи ингэж болохгүй штэ. За юу сүртэй? Чи отгон дунгадыг харж байгаа гэж хэлж явсан биз дээ. За миний найз их удаа харсан юм байна. Тэгвэл тэгэл миний найз үг ирчихэж шүү. Отгон дунгадаг чамд хайртай штэ ганцоо. Огийн намайг байхгүй оронд өөр хөлтөнд уулцсан уу? Хинтэй ч уулзаагүй заяа. Чи ёстой муухай энэ. Чамд хайртай отгон дунгадаг заа. Юу сүртэй? Тэгэж заяа. Ямар амар царайлт юм бэ бүр ингэж ирээд. Тоглосон юу? Энэ манай хамаатны өхөн хотод сурдын газар үзий гэхлээр дагуулад ирсэн. Аа, Амар хамаатаа. ингэж бигээл. Йоо. Ингэж яах гэж ёо тэнэг хүн сая тэр хүн дотор тэнэг бодлоор ирж штэ. Отгон дунгалахтаа суучдаг байж гэж бодогдсон штэ. Ойлоо. Яац гороо хөлтэй болгочдөг байж гэж бодогддог ш. За тоглосон юм аа наригсэн. За танилц хамаат нийт үү? Хэн билээ? Бимба. Аа за. Сайхан хөөрхөн охин байж тээ аа. Ганцаа. Цац чи ирж байна. Ганцаа. Оги! Ганцаа. Хара наша. Яагаад вэ? Харин би чам зөрөөж ийм бүжиг сурсан юм аа. За гоё байна гоё. Би чам ямар их сансан гэж. Би чамд бүр их сансан. За. Ямар гоё. Огигоор тоглоё зэ. Хөөш оги хөөе баярлах яах вэ? Наа чи бөө юм бодоод ир. Яасан? Наад ган зөрөгч хотоос найз охин дагуулад ирчээ өч наа. Шүмөө. Оги! Шүмөө яаж юм бэ? Чи яаж Оги бүрээд хойд үтсчээ нааш та чи. Тоглож штэ. Тоглож штэ. Хүүшээ чи. Яамаа. Чи зүр ямар амар машиндаа ичт юм бэ чи? Яа, өшин. Богиноход цаг хугацаанд ямар их үйл явдал болчихоо сая. Нэгийг шанаадаад нэгийг үүрчихэд нэгийг дүүэл дуудлаа сая. Чи дөр ухаалцсан бол чи будаа. Дуусаа. Йоо. Яана. Энэ нэг хамаатныхын дүүн гэсэн. Дүүн юм уу? Яна намайг уучлаарай. Би ч ийм хүн биш шүү. Би ийм бол хөөрхөн хүн байхгүй юу? За та хоёр сайхан юм ярьцаа юу. Чи газар үзье гэсэн үү?
Нутаг үзье гэсэн үү? Аха. Хөдөө үзье гэсэн үү? Тий. Хөдөөч тийм хол байх. Хөдөөч ингээл эхэлчих. Ингээл хөдөөний өвс. Ингээл хөдөөний шаргалж. Ямар гоё. Ингээл хөдөөний хүн. Ингээл хөдөө. Яна ганцуу намайг уучлаарай. Би чамд ийм их хайртай байхгүй да. Зүгээр нэг өвдөө үзэ. Яна дүү охины чи үстэй чирэгсэн бол гинт ороод иртий. Үстэй чирсэн бол одоо Яна дараа нь яаж царайг авах вэ? Гэтэ одоо чи явахгүй эцтэй. Одоо би хаашаа ч явахгүй заа. За ямар гоё. Ганцоо. Яасан? Бичиг. Юу бичиг? Хэсгийн төлөөлөгч өгч байна. Цэргийн зарлан дуудах хууц гэж байна. Үй цэрэгтэй болчих юм Цэрэгтэй уу? болчлоо. Оо ахаад явлаа юу. За. Окей. Би гялс цэрэгтэй очиад ирээ за. Яа. Чи намайг хүлээж агараа заа юу? Хүлээгээл байгаа. Би нэр аавдаа хэлчихээд ирээ. Би чамайг зөндөөс асан байж агараа за. За. За цэрэгтэй явах нь байна шүү дээ найз. Хурдлаараа хой. Хэл эзэнгүү байгаа хурдлаараа хой. Боё та хоёр цэрэгт явлаа да. Цэрэгт явлаа. Боё чи цэрэгт очиод цад ганцоогоо сайн харж байгаараа заа юу. Оо ямар ядаргаатай юм бэ тэр чи. Хүн чи 24 гараа 48 амардаг үстэй юм чи. Араас тулаа илч ямар хэцүү юм бэ чи. Гэхдээ чи сайн хардгийг штэ цад харж байгаараа. Харж. За би ганцаараа явлаа. Айгуу тэгээ дараа нь энэ хоёр цуугаа төрөөд хүүхдээ харуулах үедээ надаар чи. Миний хөө. Жагаар харж байгаагаа л дандаа. Миний хөө. Оо ээж. Эвидээ миний. Очаах илүү. Ээж нь дуулаад. Тэр юм ч дээ, ээж. Эвидээ миний хүүч над. Ёстой гоё. Жинхэнэ ир хүн болох. Одоо тэглээд ээж. Ээж нь сурагд олохнаа энэ голоос нөгөө ганцаараа та хоёр явах. Тэг ганцаа та хоёлаа цог. Тийм бэ. Миний хөө очиад нөгөө ганцаагаа сайн хард тийм шүү. За тийм ээж харж. За сайн шүү миний юм уу. Ээж ихэ дахиасыг биелүүлнэ. Ээж нь хүүдээ нэг ааруул хурууд бэлдээ. За тэгэж замдаа бүлгээ чи ямар байдгийг. Боёха. Явахар болсон юм уу? За зэрэг явд ах чи юу штэ. Харин тийм ээ би танаас юм гоох гэж байна. Та ганцаах их сайн харж байгаараа заа юу. За харчаа. Гойж шүү. Харчаа. Зэрэгт явна гэсэн үү? Зэрэгт явдаа ах. Баяр хүргэе. За. Нэрээ ганцхан их сайн хараарай за. За харчаа ямар За, хэцүү сайн юм бэ? яваарай. Намайг ер нь зах хүн байна уу байхгүй юу ч. Намайг ер нь хэн харж хандаж явах юм бэ? Гэхдээ миний нутгийн уул ус намайг харж хандаж явах байлгүй дээ. Нутгийн уул ус минь ээ. Шууд минь ээ хүүгээ юу гwaaqwa юу ганцаар харжаа гэж юу гэсэн үг вэ? Харин намайг харж яваарэ. Шинэ оноо инээж ухтаарай. Шинэ ондоо инээж жаргаарай. Оны онцлог инээд 12 сарын 29 ганцхан удаа суудлын тоо хязгаартай. 2019 оны 12 дугаар сарын 29 Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв ордонд шинэ үе продакшн. Оны онцлог инээд ганцхан удаа. 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 Хасуулбарыг хийх гэж минь захиалаад аваарай.